Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчилгээ хамтрагчид болон түүний найз нар нь ивент итгэсэн. Өдөр бүрийн аз жаргалтай амьдрал хичээлд тавтай морил. Та бүгдийг өнөөдөр энд ирсэнд би баяртай байна. Миний танд зааж байгаа зүйл зөвхөн хөгжилтэй байгаа зогсохгүй, таны өдөр тутмын амьдралд тустай байна гэж би бодож байна. Өнөөдрийн миний заах хичээлийн нэр нь Бэтгий уурал. Та нарын зарим нь миний юу заах гэж байгааг ямар нэг байдлаар мэдэж байгаа бах. Гэхдээ энд заах зарим зүйлс таныг гайхшруулна. 2-р Тимот 1:7 дээр Бурхан бидэнд айдсын сүнсийг өгөөгүй. Учир нь Бурхан бидэнд айдсын бус, харин хүч, хайр ба биеийг захирах сүнсийг өгсөн. Харин тайлбар Библиэлд хүч, хайр, оюун бодлоо захирах болон сахилгажуулах сүнсийг өгсөн гэдэг. Та нар өнөөдөр өөрийгөө захирах, сахилгажуулах талаар сонсмооргүй байгаа бах. Тийм болохоор энэ сэдвийг баг зэрэг хойш тавина. Би энэ ишлэлийн эхний хэсгийг л зөвхөн заах болно. Учир нь Бурхан бидэнд айдсын бус, харин хүч өгсөн. Та нарыг мэдэхгүй байна. Гэхдээ би хүчинд их дуртай. Би хүч гэдэг үгэнд дуртай. Зүгээр л надад тааламжтай сонсогддог. Та яг одоо хүч гэдэг үгийг хэлээд үзтээ. Зүгээр л маш тааламжтай сонсогддог юм. Бурхан бидэнд сул дорой, өглөө, доожоогүй сүнсийг өгсөн гэж хэлээгүүд би баяртай байна. Бурхан бидэнд хүч өгөх сүнсийг өгсөн. Таны амьдралд юу ч тохиолдож байсан ч Бурхан хүчийг өгөхөд та юу ч хийх байсан бүгдийг хийж чадна. Та нарын заримд нь үнэхээр хэцүү зүйл тохиолдож таны чихэнд дайсан чинь чи чадахгүй дээ. Боломжгүй бах. Яагаад ч хийж чадахгүй. Хийх боломжгүй гэж шивнэж байгаа бол Бурхан таныг ямар ч зүйл хийх байсан тэр хүчийг өгөх болно. Тиймээс та тэр хүчийг аваад хийж чадна. Бурхан бидэнд айдсын сүнсийг биш, харин хүч, хайрыг өгсөн байгаа. Яв 36-гийн 26 дээр харах тун Бурхан өргөмжлөгдсөн бөгөөд бид мэддэггүй. Түүний он жилүүдийн тоог ухварлшгүй. Би энэ үгэнд дуртай. Бурханыг хэр зэрэг хүчтэй гэдгийг бид үнэхээр мэдэх үү? Тэр үнэхээр гайхалтай. Тийм үү? Бурхан бидэнд хэр зэрэг хайртайг бид ер нь ухаарч ойлгож чадах уу? Тэр хэр зэрэг зүйл бидний төлөө хийж чадах вэ? Танд л гэж хэлэхэд бид бүгд л алдаа гаргаж хийх ёсгүй зүйл хийдэг. Гэхдээ Бурхантай хамт байж түүнд гимшснээр Бурхан таныг уучлж бүх гим нүглийг танд баруунаас зүүн тийш бүгдийг оргүй хоосон болгож хизээж дахиж дурсаж санахгүй гэсэн байдаг. Тиймээс тоохгүй орхиж болохгүй. Би танд үгийг дамжуулах болно. Бурханд бүх хүч байдаг бөгөөд тэрээр танд өгөхийг хүсдэг. Таныг ямар ч нөхцөл байдалд байсан Бурхан хүч өгөхийг хүсэж байна. Тэр таныг баяр хөөртэй, амар тайван амьдралаар амьдраасаа гэж хүсэж байна. Есая 64-ийн 3-4 дээр бидний хүлээгээгүй аимшигт үйлсийг та хийх үед таныг доош буухад уулс оршихуйд тань хайлжээ. Та амьдралдаа итгэмээргүй гайхалтай зүйл хийсэн байж болно. Гэхдээ Бурхан таныг үүнээс ч илүү гайхалтай зүйлс хийгээсэй гэж хүсдэг. Та өөрийгөө юу ч хийж чадахгүй гэж өдөр хоногийг өнгөрөөж байхынхаа оронд Бурхан таны төсөөлснөөс ч илүү гайхалтай зүйлийг хийлгэнэ гэдэгт нь итгэн өөрийгөө бэлдээрэй гэж хэлмээр байна. Бурхан зүгээр л нэг хийгээд өгдөг Бурхан биш. Харин бодсноос ч хувь илүү гайхалтай зүйл хийдэг Бурхан юм. Өөрийг нь итгэн хүлээгчийн төлөө үйлддэг. Танаас өөр Бурханыг өн эртнээс нааш хэн ч сонсоогүй. Нэг ч чих дуулаагүй. Нүд үзээгүй. Танд нэг зүйл хэлэх үү? Би өдөр бүр өглөөдөө гэрээс гарахаас өмнө Бурхан минь, та надад хэрэгтэй. Би таньгүйгээр өнөөдөр юу ч хийж чадахгүй. Та надаар дамжуулан бүгдийг хийж чадна гэж хэлдэг. Бурханд таны итгэл хэрэгтэй. Тэр таныг ийм хандлагатай байж, ямар ч үед түүнийг хүлээгээсэй гэж хүсдэг бөгөөд хүлээх зураа таныг хийх зүйлээ хийх боломжтой болдог.
Паул чуулганы төлөө нэг сонирхолтой зүйл гуйж байна. Түүний энэ залбирал зөвхөн тэр үеийн чуулганы төлөө биш, бас таны төлөө, яг одооны төлөөх залбирал юм. Паул зүрхний чинь мэлмиг ийгүүлээсэ гэж Эфес 1:18-аас 19 дээр хэлдэг. Зүрхний чинь мэлмиг ийгүүлээсэ. Ингэснээр та нар түүний дуудлагын найдварыг мөн ариун хүмүүс дэх түүний өвийн алдрын баялагийг бас итгэдэг бидэнд хандсан түүний хүч чадлын яндашгүй агууг мэдэх болтугай. Тэгээд цааш нь хэлэхдээ энэ нь түүний хүч чадлынх нь хүчний үйлдэл билээ гэж хэлсэн. Сайн бодоод үзтээ. Паул бидний хүчтэй байгаасай гэж залбирсан. Энэ хүч бол Бурхны хүч бөгөөд хязгаар байхгүй учраас бид бүх зүйлийг хийх боломжтой юм. Би өнөөдөр таны сэтгэлд хүртэл заамаар байна. Яагад гэвэл та нарын зарим нь үнэхээр хэцүү асуудалтай тулгарсан. Тэгээд дотроо би энийг хийж чадахгүй, арай хэтэрхий байна. Бурхан минь та туслахгүй бол би юу ч хийж чадахгүй гэж бодож сэтгэж байгаа учраас юм. Бид Бурханаас хүч өгч нэгүслээ буулгаад мэрэгэн ухаанаар даван гарах хүч өгөөч гэж гуйхаас илүүтэйгээр энэ бүгдээс салгаж өгөөч гэж гуйдаг. Та Паулийн залбирлыг судлаад үзвэл тэр хүмүүсийн асуудал алга болохын төлөө залбирдаггүй. Харин зөв зан чанартай байж зохицуулахын төлөө залбирч байсан. Тэгвэл нэг зүйл хэлэх үү? Нэг ч хүн надаас "Жойсо, би энэ бүгдийг даван туулж зөв хандлагатай болохын минь төлөө залбираад өгч болох уу?" гэж асууж байгаагүй. Хүмүүс асуудлаа алга болгохын төлөө залбираад өгөөч л гэдэг. За одоо нэгүслийн талаар баг зэрэг яриа. Би нэгүслийн талаар их ярьдаг. Нэгүсэл гэж юу вэ гэдэл ярьдаг. Нэгүсэл бол Бурхны бидэнд өгсөн эвэл гэдэгтээ хинч маргалдахгүй. Нэгүслэр дамжуулан итгэлээр бид аврагдсан. Тэгэхээр итгэл бол Бурхны нэгүсэлтэй холбогч гэж хэлж болно. Бурхан бидэнд хэрэгцээтэй бүх нэгүслээ өгсөн. Хүртэх ёсгүй боловч хүртсэн. Гэхдээ нэгүсэл бидэнд хүч өгдөг. Хүч өгнө гэдэг нь хүчтэй болохыг хэлж байгаа юм. За бүгдээрээ Яаков 4:6-г уншъя. Энэ ишлэл 35 жилийн өмнө миний амьдралыг өөрчилж надад зөв ойлголтыг өгсөн юм. Гэвч тэр илүү их нэгүсэл өгдөг. Зүгээр л нэгүсэл биш, илүү их нэгүсэл өгдөг гэсэн бөгөөд танд нэгүсэл хэрэгтэй байгаа бол бүр илүү ихийг өгөх болно. Бурхан ямар нэг зүйлээс зүгтаж алга болж гүйдэг нэгэн биш юм. Түүнд бүх хүч, бүх нэгүсэл байгаа. Танд хэрэгцээтэй сайн бүхэн түүнд байгаа. Тайлбар Библиэлд илүү тодорхой хэлсэн бөгөөд тэр илүү их нэгүсэл өгдөг гэсэн байгаа. Тэгээд цааш нь тайлбар Библиэлд ариун сүнсний хүч муу бүх зүйлдээ нүүр тулна. Муу зүйлдээ хэрхэн тулж зохицуулах вэ гэдгийг өмнөх ишлэлүүдээр хэлсэн байгаа. Би хэрхэн муу зан чанараа хаях вэ? Би буруу ааш зангаа яах вэ? Би яаж атаарахгүй байх вэ? Би гим үйлдэхгүй, муу зүйл хийхгүй байх арга байна уу? Би хийхгүй бай гэж шийдээд хүсээд нэмэргүй. Надад ч танд ч Бурхны тусламж хэрэгтэй. Та нар бүгд л ямар нэг асуудалтай зан чанараа засаж зуршлаа болох хэрэгтэй учраас хичээсээр байгаа. Тэгээд засах хэрэгтэй гэдгээч мэддэг. Гэхдээ хичээснээр энэ бүгдээ салж чадахгүй. Мэдээж хичээх хэрэгтэй. Гэхдээ ариун сүнсний тусламжтайгаар давж гарна. Өөрийнхөө хүчээр яагаад ч нэмэр байхгүй. Тиймээс та ямар нэг зүйл хийх гэж байгаа бол эхлээд Бурханд хандан би энийг ганцаараа хийж чадахгүй гэдгийг мэдэж байна. Таны нэгүсэл, таны хүч, таны тусламж хэрэгтэй байна гэж хэлээрэй. Тэрээр танд ариун сүнсний тусламж бүх талаар тань дээр очих болно гэж хэлэх болно. Танд би дахиад хэлье. Мөнхийн улсын хүч хүрэхгүй зүйл гэж огт байхгүй. Дахиад танд хэлье. Бид энэ нэгүслийг итгэлээр дамжуулан авах болно. Тэгэхээр итгэл биднийг Бурхны нэгүсэлтэй холбодог ба бид энэ талаар хэлж өгье. Итгэл чинь таныг Бурхны нэгүсэлтэй холбож өгдөг байх нь байна. Тэгэхээр надад энд гэрэл байна.
Би асаах гэж оролдсон ч гэрэл асахгүй болохоор яагаад асахгүй байна гэж гайхдаг. Гэтэл үнэндээ хөө залгаагүй байна гэдгийг олж мэдэн залгаад л гэрэлтэй болно. Танд хэтэрхий харанхуй байгаа бол илүү их гэрэл хэрэг болно. Тэгэхээр асуудалтай байгаа үед итгэл байхгүй байвал та холбогдоогүй байна гэсэн үг юм. Та өөрийн хүчээр юунаас ч хамааралгүй, өөрөө хийх гээд Бурхны хүч дотор даруй байхгүй, түүнийг дагахгүй, бас хүлээхгүй, түүнтэй цагийг өнгөрөөхгүй байсан байж болно. Таны хийвэл зохистой 3 зүйлийг танд хэлж өгье. Бурхантай тогтмол цагийг өнгөрөө. Хэрэгтэй зүйлээ түүнээс асуу. Бурхны үгийг судлах цаг гаргаж бай. Та Бурхантай хамт хүчрэхэг баймаар байгаа бол цаг гаргах хэрэгтэй. Өглөөдөө 2-3 минут болох хангалттай биш юм. Дэлхий дээр хэтэрхий олон зүйл болж байна. Түүнээс болоод бидний хүч гундаж, сорж авч байна. Тиймээс бидэнд илүү их хүч хэрэгтэй. Энэ дэлхий дээр хэтэрхий их асуудал байна. Энэ бүх зүйлд гомдлохын оронд бидэнд илүү их хүч хэрэгтэй байгаагаа ухаарах хэрэгтэй. Та магадгүй "За Жойс, би Христэд итгэгч, чуулганд явдаг, Библийг уншиж, залбирдаг. Гэхдээ л надад асуудлууд байсаар байна. Би энэ бүгдийн төлөө залбирсаар байгаа. Таны хэлж байгаа шиг би холбогдоод л байгаа. Гэхдээ л миний асуудлууд байдгаараа байсаар байна гэж хэлж болох юм. Гэхдээ заримдаа та хүчтэй холбогдсон байсан ч цахилгааны хүч өгдөг тэр төхөөрөмж шатсан байж болно. Гэрд тань цахилгаангүйгээс болоод гэрэлгүй болсон байж болох юм. Та гэрэлгүй болсон бол юу хийхээ мэднэ. Цахилгаантай холбоотой байж асах бөгөөд одоохондоо цахилгаан байхгүй ч гол цахилгааны үүсгүүртэйгээ холбоотой байгаа юу гэдг нь их чухал юм. Тийм ээ, холбоотой байгаа ч нэг л зүйл болохгүй болсон байж болох юм. Та энэ бүгдийг олж мэдсэн бол таны дараа нь хийх зүйл цахилгааны төхөөрөмжөөр шатсан байж болно. Тийм байвал та шинийг авахаас өөр аргагүй. Одоогийн байшингуудын цахилгааны төхөөрөмж нь нэг зүгт харсан байдаг. Заримдаа ганцхан доошо буусан байх тохиолдол байдаг бөгөөд тэр буусны дээшээ болгохоор тог буцаад ирэх тохиолдол байдаг. Би нэг зүйлийг олж мэдсэн. Тэр нь цахилгааны төхөөрөмж ямар нэг буруу зүйл илэрвэл өөрөө шууд унтрахаар бүтээгдсэн байдгийн байна лээ. Тэгээд би бодоод үзсэн. Миний ярьж байгаа зүйл бол бид буруу зан авиртай алдаа хийгээд тэгээд Бурхан бидэнд туслаад бид харин дуулуургүй байсаар байгаа бол Бурханы хүчийг авах нь бидэнд чухал бөгөөд итгэлтэй байж итгэлээр залбирсаар байх хэрэгтэй. Танд хүч байсан ч гэсэн та Бурхантай цагийг өнгөрүүлж, Библийг уншиж, өдөр бүр ажилдаа явахдаа залбирч, нэм гараг бүр чуулгандаа явж, чуулгандаа багж болон үйлчилсээр байх хэрэгтэй. Энэ бүгдийг олон хүн хийдэг боловч атаархаж, жөтөөрхөж, хувиа хичээж, шуналтаж, олон буруу зүйлс хийсээр байдаг. Тийм үү? Христэд итгэгч бид, итгэгч бус хүмүүсээс өөр байхаар дуудагдсан гэдэг нь биднийг тэдэнтэй нийлж болохгүй гэсэн үг биш юм. Харин бид тэднээс зан чанарын хувьд өөр байх хэрэгтэй гэсэн үг юм. Бид дэлхий дээр байгаа боловч дэлхийнх биш юм. Тэгэхээр бид цахилгааны төхөөрөмжийг шатааж байгаа 3 зүйлийг бид олж мэдээд түүнийхээ оронд өөрийгөө тавих хэрэгтэй. Энэ нь биднийг амьдралдаа хэдэн зүйл өөрчлөх хэрэгтэй гэсэн үг юм. Миний хэлж байгаа санааг ойлгож байгаа баха. За тэгэхээр эхнийх нь гомдлох юм. За хүн болгоно л гомдолдог. Та Бурханаас нэг зүйл гуйгаад дараа нь түүнийгээ арчлах гэж Бурханд гомдолдог. Нэг удаа миний санаанд оромгүй орлого орж ирж тэгээд их баярлсан. Дараа нь миний гаргасан үйлдэл бол бүх төлбөрөө төлөх хэрэгтэй юм байна гэж гомдолсон. Хийн байдалд орж байсан хүн байна уу?
Бурхан намайг ивэлүүдээ хараасаа гэж хүсдэг болохоос төлөв төлбөрүүдээ харж гомдлоосоо гэж хүсдэггүй. Тэр надад бүх төлбөрөө төлөхгүйгээр болгож чадна. Гэхдээ ямар ч орлогогүй болно. Тэгэхээр гомдлох уурхинд ороход маш амархан байдаг бөгөөд Бурханы өгсөн ивэлүүдэд ч гомдлож болох юм. Бурхан таныг том байшинтай болохыг хүсч том байшингаар ивээсэн байж болно. Тэгсэн та том байшинг цэвэрлэхэд арчилахад хэцүү байна гэж гомдлож байж болох юм. Танд л гэж хэлэхэд таны гэртээ авчирч байгаа бүх зүйл арчлах бас сэлбэх хэрэгтэй. Тиймээс тэмч зүйл энч зүйл гэж нэхэд иж болохгүй. Яагад гэвэл авсан зүйлээ арчлах шаардлага гарна. Филиппой 2:14. Бүхнийг гэдэг нь надад байгаа бүх зүйл гэсэн үг. Бүхнийг гомдол маргаангүйгээр хийцгээе. Үнэхээр гайхалтай. Нэгүсэл авсан хүн эргүүлээд талархаж баярлах хэрэгтэй. Нэгүсэл авсан бол өгсөн хүндээ таларх. Бурхан энийг өгсөн. Тиймээс гомдлох биш, харин таларх. Юу ч болж байсан энэ дэлхий дээрх хамгийн гайхалтай хоёр үг бол танд баярлалаа юм. Бид эзэнд хандан баярлалаа танд гэж хэлэх хэрэгтэй. Хүмүүс ч бас хэлэх хэрэгтэй. Паул үргэлж Бурхан талархдаг байсан. Тэрээр түүний нэгүсэл талархдаг байсан. Бас хүч чадалд ч талархдаг байсан. Мөн эвэлүүдэд нь тэрээр их талархдаг байсан. Тэр хүмүүст мөн Бурханд талархаарай гэж заадаг байсан. 1-р Тесалоник 5:18 дээр бүх зүйл талархлаа өрг. Учир нь энэ бол та нарын төлөө Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн. Танаас нэг асуулт асууя. Та гомдолж байсан уу? Баг зэрэг ховж ярьж байсан уу? Та найзуудтайгаа хамт хов ярьж байсан уу? Магадгүй энэ зүйл таны цахилгааны төхөөрөмжийг чинь шатаасан. Та дахиад цахилгааны төхөөрөмжийн асаагаараа асаах хэрэгтэй болсон байж болох юм. Та Бурхан минь би ойлголоо. Танд хайртай. Би танд үнэхээр хайртай. Гэхдээ миний дайсан над руу гитэж миний муу зуршлыг сэдрэдэг. Үүнд та дургүй гэдгийг би мэднэ. Бурхан таныг хайрлахаа зогсоохгүй. Гэхдээ бид Библиэлд хийж болохгүй гэж хэлсэн зүйлсийг дураараа үлдээд байж болохгүй. Мөн Бурхан дээр очиод гуйсан зүйлийнхээ хариултаа аваад байж болохгүй. Бид хүмүүсийг Бурханд авчрахын тулд Есүсийг энэ дэлхий дээр харуулах хариуцлага хүлээдэг. Танд миний сургаал таалагдж байгаа бах. Надад бол таалагдж байна. Би иймэрхүү зүйлийг заах дуртай. Ийм зүйл заах үнэхээр дуртай. Таны хувьд ямар байгааг мэдэхгүй байна л да. Харин надад хэн нэгэн туслаасаа гэж би хүсэж байна. Намайг зөв зам руу явахад туслах үгийг хэн нэгэн номлоосаа гэж би хүсэж байна. Паул Бурханы өгсөн гайхалтай бэлгийн төлөө талархаж байна гэж хэлсэн. Филиппой 4:6 дээр юунд санаа битгий зов. Харин альва зүйл залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтэд Бурханд мэдүүлээ гэдэг. Талархаж баярладаг зүрх сэтгэл биднийг хүмүүст сайн зүйл хийлгүүлдэг. Библиэлд тэр чигээрээ бидний олж харах зүйл бол бичээс бөгөөд тэр чигээрээ талархал өргөх хэрэгтэй гэж заадаг. Энэ талаар олон ишлэл хэлмээр байвч тийм цаг байхгүй байна. Хүчтлээ асааж болох өөр нэг арга танд байна. Зарим хүмүүс Бурханаас нэгүсэл бас хүч авсаар байдаг. Танд өнөөдөр илүү их хүч хэрэгтэй байна уу? Тийм хүмүүс өөрсөдөө байнга харамсдаг бөгөөд бусад хүмүүсийг өрөвдөлтөй болгох зүйлсийг хэлдэг бас хийдэг. Үнэхээр өрөвдөлтөй нь би ийм байсан бөгөөд би Бурханд итгэдэг, үгийг заадаг, үйлчлэлээ өсгөхийн тулд бүх зүйлд итгэдэг байсан. Би өөрийгөө итгэлийн гайхалтай эмэгтэй гэж бодож байсан. Учир нь би хүмүүст Библи зааж, чуулганд явж, Бурханы төлөө үйлчилдэг байсан боловч юмс миний хүсснээр болж өгөхгүй л байсан. Надад нэг муу зуршил байсан нь өөртөө харамсдаг байсан. Би өөрийгөө өрөвддөг, асуудалтай болгодог байсан. Тэгсэн Бурхан нэг удаа надад чи өрөвдөлтөй эсвэл хүчтэй байж болно. Тэрнээс биш хоёулаа байх боломжгүй гэж хэлсэн. Та нар өмнө намайг энийг хэлж байсныг санаж байгаа бах. Хүмүүс өөрсдийгөө өрөвдөлтөй болгодог.
Танд нэг зүйл хэлэх үү? Өнөөдөр намайг сонсож байгаа хүмүүсийн зарим нь өөрийгөө өрөвдөлтөө гэж бодох нь хүний эрх гэж бодож байж болох юм. Гэхдээ та ямар ч нөхцөл байдалд байсан өөрийгөө өрөвдснөөр нөхцөл байдлыг давж гарч чадахгүй. Талархал болон магтаал, мөн Бурханд итгэх итгэл, бусад хүмүүст сайныг үйлдэх нь Бурханы хүчийг өөрийн амьдралдаа оруулах арга зам юм. Та зүгээр л суугаад өөрийгөө өрөвдөж байгаа бол битгий тийм байна. Энэ чинь өөрийгөө шүтэх хэлбэр. Энэ байдал нь өөрийгөө л бодож, өөрийгөө өрөвдөх байдалд хүргэдэг. Харин Бурхан биднийг шархлуулж байгаа хүмүүсээ өрөвдөж өршөөнгүй байгаасаа гэж хүсдэг. Би таны амьдралыг хэцүү биш байна. Танд шудраг бус зүйл тохиолдоогүй гэж хэлхийг хүсээгүй. Гагцгүй өөрийгөө өрөвдснөөр ямар ч нэмэр байхгүй гэдгийг л хэлмээр байна. Бурхан таныг цахилгааны хүчтлээ янзлаасаа гэж хүсэж байна. Буудуулсан бол өнөөдөр та янзалж болно. Өөрийгөө өрөвдөхгүй байх хэрэгтэй гэсэн хичээл сонссны дараа өөрийгөө өрөвдөхгүй байх нь тэдний хувьд асуудал байдаг гэж хүмүүс хэлсэн. Мөн хичээлийг гэртээ сонсоод хэвтэж байгаа хүмүүс ч ялгаагүй хэвтэж байхдаа өөрийгөө өрөвдсөн хэвээр байдаг гэсэн. Таны хийж болох зүйлийг хэлж өгөх үү? Та энэ бодлоо хаяад Бурхан дотор хүчтэй болохын төлөө байх хэрэгтэй. Библиэлд гардаг нэг хүний тухай би ярих дуртай. Би энэ талаар удаан ярьж амжихгүй. Иохан 5:1-9. Энд 38 настай суумга хүн ээлжээ хүлээж байсан бөгөөд Бетеста гэдэг цөөрөмд тэнгэр илж жилд нэг удаа ирж усыг хөдлөгөхөд ус нь хөөсөрдөг. Тэгээд энэ ус руу эхэлж орсон хүнд гайхамшиг тохиолддог. Би өнөөдөр гайхамшиг тохиолдохыг хүлээсээр байгаад 38 настай юм уу? Эсвэл 39, 40, 45, 50 настай хүнтэй ярьж байгаа болов уу? Та нарын зарим нь 2 өдөр залбираад л түүнийг хэтэрхий удаан гэж бодож байж болох юм. Есүс тэр хүн дээр очиод чи хэр удаан ийм байдалтай байгаа юм бэ гэж асуусан. Тэр түүний 38 настай гэж мэдэж байсан. Тэр энэ хүний 38 жил босоосоо гэж хүсэж байсан. Энэ ч үнэхээр урт удаан хугацаа шүү. Тэгээд Есүс тэр хүн дээр очиод чи эрүүл болохыг хүсэж байна уу гэж асуухад чи үнэхээр эрүүл болохыг чин сэтгэлээсээ хүсэж байна уу? Чи эрүүл болмоор байна уу? 38 жил өвчтөй байсан хүнээс ийм асуулт асуух нь зохимжтой юу? Чи эрүүл болмоор байна уу гэж асуухад тэр хүн тийм ээ гэж хариулсан. Ишлэл 7 дээр эзэн ус хөдлөх үед намайг цөөрөмд оруулах хүн байдаггүй. Тэгээд ч намайг оцсоор байтал өөр нэг нь надаас өмнө орчихдгоо гэсэн. Та нарын зарим харж байгаа үгийг би мэдэхгүй. Гэхдээ эндээс өөрийгөө өрөвдөж байгааг харж болохоор байна. Надад хинч тусалдаггүй. Түүнд Бурхан байсан. Танд магадгүй хинч туслахгүй байгаа юм шиг санагдаж байж болох юм. Тэгвэл би танд Бурхан тантай хамт байгаа. Энэ л хангалттай гэж хэлмээр байна. Би хүмүүсээс янз бүрийн тус авч байхаас Бурханаас өчүүхэн жижиг боловч тусламж авах нь хавьгүй дээр гэж бодож байна. Тэгээд ч намайг оцсоор байтал өөр нэг нь надаас өмнө орчихдгоо гэсэнд Есүс тэр хүнийг өрөвдсөн гэж та бодож байна уу? Есүс бос гэж хэлсэн. Библиэлд тодор хэлсэн үг бол бос, дэвсгэрээ аваад алах гэж айлдав. Дараа нь өнөө хүн тэр даруй ирүүл болж дэвсгэрээ аваад алхав. Хэрвээ би 38 жил цөөрмийн хажууд хэвтсэн бол миний төвчээр барагдаж би дараа жил нь ус хөдөлж хөөсрөхт нь унахад бэлэн хажууд нь хэвтэнэ гэж бодож байна. Тийм шүү, танд өөрөө хийж чадах олон зүйл байгаа. Бурхан таныг өөрөө хийж чадах зүйлээ хийгээсэй гэж хүсэж байна. Сүүлд нь хэлэх зүйл бол таны хүчтлийг шатааж болох тул би олон дахин хэлмээргүй байна. Бурханд бүх алдрыг өрөг. Амьдралд тань бүх зүйл сайн байгаа бол тэгээд та өөрөө энэ бүхнийхээ алдраг авьяаг хүртэж байгаа. Тэгээд та би энэ бүхнийг хийсэн, би энэ бүгдийг ийм болгосон, би хийсэн гэж бодож байгаа бол та одооноос миний амьдралд болж байгаа сайн бүхэн Бурханы ивэл нэгүслийг хайрлсан учраас болж байгаамаа гэж хэлээрэй. Надад хүртэх ёстой зүйл гэж байхгүй. Харин Бурхан сайн учраас надад сайн ханддаг гэж хэлээрэй. Бурханаас алдрыг буцааж алдаа бүү хийгээрэй. Алдрыг хулгайлагч байж болохгүй. Библиэлд түүний алдар өөр хин нэгэнтэй хуваалцах ёсгүй гэж хэлсэн байгаа. Даниэл номон дээр гайхалтай жишээ байгаа бөгөөд өөр номон дээр ч байгаа. Хүмүүс Бурханы алдар болон хүчийг булааж авсны дараа юучгүй болж тэгээд тэд Бурханыг магтаж
алдрыг түүнд буцааж өгдөг. Бидэнтэй өнөөдөр хамт байсанд тань маш их баярлалаа. Мөн талархаж байна. Бурхан таныг ивэх болтугай. Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчиллийн